Үргэлж урсаж байдаг сувг. 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 400 м-тэй ачааны Ever Given нэртэй хөлөг онгоц сүүцийн сувгийн эрт гацаж сувгийг гатлахыг оролцсон бүх хөлөг онгоцны гарцыг хаажээ. Олон улсын далайн худалдааны 10% нь энэ замаар дамждаг тул Ever Given сувг томоохон үр ашиг өгсөн. 26 сая тонн ачаа атсан 420 орчим хөлөг онгоцнууд сувг хаагдсан тэдгэр өдрүүдэд гацсан хэвээр байв. Алдагдал нь 38.4 тэрбум доллароос давж нэг цагт ойролцоогоор 400 сая долларын алдагдалд орж байв. Заримдаа бидний итгэмжтэй байдал үүнтэй төстэй асуудал гардаг. Бидний итгэлгүй байдлаас болоод эсвэл зөвхөн орон нутгийн төслүүдэд өргөл өргөгийг их хандлагаас болж бидний хандивын сувг таг гацах магадлалтай байдаг. Тогтмол болон тодорхой нарийн заагаагүй өргөлүүдээр дамжуулан их сурвалжин дэлхийн өнцөг булан бүрт хүрч бүх ард түмэнд аврал авчрах болно. Элийн Уайт хэлэхдээ их эзэн энэ ертөнцид ирж өөрийн ажлыг урагшлуулахын тулд алт мөнгийг суглуулахыг санал болгодоггүй. Тэрээр харин хүмүүсийг бэлгүүд болон өргөлүүдээр түүний ажлыг урагшлуулахын тулд тэднийг нөөц болцоогоор хангадаг. Бурхан хүмүүсийг хангадаг олон шалтгаанууд байдаг ч хамгийн чухал учир шалтгаан нь бол ургацын талбай ажилчдыг дэмжих явдал юм. Хэрэв хүмүүс Тэнгэрийн өрөөлийг бусад руу урсгах сувгууд болох юм бол эзэн энэ сувгийг үргэлж элбэг хангалуун байлгах болно. Орлогынхоо тодорхой хувийг амлалтын өргөл болгон тогтмол өргөх ёстой гэж шийдсэн бол та хэтэрхий бага өгч байна гэж бодож байж магадгүй. Гэсэн хэдий ч хэрэв бид бүгд ийм үйлдвэл ивэлийн байнгын тогтвортой урсгал нь номлогчдын тарьсан сайн мэдээний үрийг услах болно. Бурхан бидний өгсөн зүйлийг өрөөх бөгөөд бидний өргөлүүд холж явж Иесусийн хайрын захиасаар дэлхийг тойрон хүрээлэх болно. Уриалга. Бурханы биднээр дамжуулан урсгадаг, бусдад ивэл болдог тэр сувг маань хизээч гацаж хаагдахгүй байхын төлөө Бурханаас гуйцгаая.